Тэгэхээр автоэрийн салбарын одоо дотоодын нөхцөл байдал харах бол энэ жилийн 8 дугаар сарын байдлаар ихэд одоо автоэрийн нийт одоо тэрсэн ач өмнөх оны мөн үйл хэлбэл жоохон буурсан хөлбөнд байгаа шүү. Тэгэхээр статистикаас гадна одоо мэдээж ачаа теорийн салбарт энэ оны байдлаар ямар сорилтцаа мөн багадгүй ямар ахиц дэвшил өөрчлөлт орсон байгаа гэж харж байна. Ер нь манай экспортын гол түүхийдэд болох нүүрс, түүхийн нефт ийм бие хэмжээ ялахгүй буурсан. Үнийн дүнгээр бас буурсан байгаа тийм ээ. Гэхдээ бол зэсийн хэмжээ болон төмрийн өдрийн хэмжээ бол нэмэгдсэн. Харин уул уурхайн бус буюу өргөн хэрэглээний барааны экспорт импортын бие дүнд бол хөөцөлт ороогүй. Энэ хэмжээ нөхцөл байдал сүүлийн 3 жилд баг тогтмол байна. Мэдээж гадаад зах зээл бол нэлээд хөдөлгөөнтэй эрсдэл хүчин зүйл бол их байгаа. Гэвч одоо бидний жишээлбэл экспортын 90% нь бүгд найрамдах улс руу гарч байна тий. Экспорт импортын худалдааны ер нь бол импортоор орж байгаа барааны бас л нэг 80-90% нь бүгд найрамдах улсаар дамжин буюу бүгд найрамдах улсаас ирж нэг 10 орчим хувь нь хуучин 20% нь бол хойд зүгээс Орос улбаны нутаг дэвсгэр дамжин Европын холбооноос юм уу Орос улбанаас ирдэг ус бол одоо тэр хувь энэ дайны нөхцөлөөс үүснээс хойш нэг бараг 50% буурсан байгаа тий. Тэгээд сүүлийн үед болохоор зэрэг энэ Орос Белорусын зэргийн сургуультай холбоотой 9 сарын 12-нд Польшийн хил, Белорусын хил хаагдсантай холбоотойгоор бол тэнд автомашин төмөр зам зогсож автомашины дараалал үүссэн. Энэ нөхцөлөд 9 сарын 25-нд хил нэгснээс хойш харьцангуй сайжирч байгаа боловч үүний сулбаалан зогссон тэр ойчор дараалал одоо шил цаашаа дунджаар 10 хоног нааша дунджаар 3 хоногийн ойчор одоогоор байсаар байна. Тэгээд энэс болоод хилээр орж байгаа ачааны хэмжээ бол бас нэг 20% бууралтай явж байна. Хойд хилээр бол. Урд хилээр бол ачааны хэмжээ урдынхтай адилхан тогтмол байгаа боловч одоо өнгөрсөн жил тий хятад Оросын хооронд худалдааны хэмжээ оргил үедээ тулж байгаа үед манай ачаа нь Тэнжин момдор нэлээд гатсан шүү дээ. Тэгээс сүүлдээ гайг болоод явсан тэр үед тогтсон бизнесийн арга хэмнэл бас үргэлжилсээр байна. Одоо өөрөөр хэлбэл автоверлөө ачаа шилжиж ихэх явагдсан гэсэн. Одоо ердийн үед урд нь хоногт 3 галт тэрэг импортын ачаа гардаг байсан бол одоо 1 галт тэрэг импортын ачаа хөдөлж тэр хэмжээний ачаа бол авто руу шилжсэн гэсэн үг тийм. Тэгээд орж байгаа импортын ачааны дээлэн хувьд 50 хэдэн хувь нь 40 хэдэн хувь нь авто руу яваад үлдсэн төмөр зам нь арай багассан ийм дүр зурагтай байж байгаа. Сүүлийн үед бол яг хятадын экспорт багассан та холбоотойгоор Тэнжин бомб дээр бол хөдөлгөөн харьцангуй гайгүй болсон. Манай хэдэн мянгаар аваардаг байсан Чингэлгийн таа бол 100 үед 200 үед одоо 100 бол 100 үед хүртэл 150-60 контейнер хүртэл багассан шүү дээ. Одоо нэг 270-80 контейнер Тэнжин бомб дээр хүлээгдэж зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж танаас би гадаад одоо худалдааны нөхцөл байдлын талаар асуумаар. Гэхдээ тэрнээс өмнө таньсан хэлсэн Тэнжин бомб дээр одоо нэлээдгүй их одоо овоорл үүсэт байсан. За дунджаар харах юм бол 5-аас 10 хоног дотор бол шингэлгүүд бол тээвэрлэгдэж байна. За гэхдээ Ирээн болон замын үд бомб тосолтны ойролцоогоор арай бага 4-ээс 6 хоног дотор тээвэрлэгдэж байгаа. Тэгэхээр Тэнжин бомб дээр одоо 5-аас 10 хоног гэж байгаа энэ хугацааг богиносох тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харагдаж байна. Ер нь бол эдийн засаг ямар нэгэн гадны нөлөөгүй бүр хэвэн байсан олон жилийн өмнө бол гайл шалганы процедур сэлгэн ачигтайгаа оруулаад бүх энгийн хугацаа нь 3-5 хоног л байсан. Ер нь бол энгийн хугацаанд маш их ойртсон одоо бол гайг байгаа. Яг гэвэл хятадын Америк хятадын худалдааны дайнаас болоод экспортын хэмжээ бол нэлээд багассан байна шүү дээ. Тэгээ замын үйлдэл дээр одоо бас жоохон төр зур сая хятадын баяртай холбоотойгоор жоохон хоримтлал үүссэн. Нэгдүгээр, хоёрдугаарт болохоор хятадын гайл Монгол руу явж байгаа одоо бидний нэрлэдэг карго буюу жижиг ачаануудыг нэмэн өртөхийн татварыг заавал төлсөн байх ёстой гэсэн шаардлагыг одоо энэ сараас эхлэн тавьж тийм галийн бүрдүүлэлтэнд тийм шаардлага тавьж байгаа. Тийм болохоор хэрвээ ингээд үйлдвэрлэгчээсээ нөөтийн баримтаа аваагүй бараа бүтээгдэхүүнийг каргогоор явах юм бол гайлын системээс зах зээлийн жишг үнээр бол нөөтийг заавал төлөвлөж авна гэсэн шаардлага тавьж байгаа. Ер нь бол олон улсад энэ карго гэдэг
ачааны төрөл бол байхгүй илүү шуудан илгээмжийн төрөл шүү дээ аль биесээ. Энэ рүүгээ зах зээлийн зарчмаар бол энэ рүүгээ айжмаар шилжиж явагдаж байна. Эндээс бас хөрш орны зохицуулах байгууллагын зүгээс хяналт тавьж эхэлж байна гэсэн. Тэр олон улсын уртлагын байдал ярих бол мэдээж одоо 4-р сараас эхлээд тарифын нөхцөл байдал гэдэг Америкийн цус бол хятадын ор нэлээдгүй эрчимлээд байсан. Гэхдээ сүүлийн эзэн сарын хугацаанд арай намжаад байсан бол одоогийн сүүлийн 7 хоногийн хугацаанд хятад баг эргээд нэлээдгүй яригдаад эхэллээ шүү. Тэгэхээр энэ одоо Монгол улсад ямар нөлөө ашиг бодолтой байна? Төрөнд дурдсан тэр хойдлын замналын төмөр замын нөхцөл байдал автын нөхцөл байдлаас гадна бидний бас нэлээд хамааралтай харж идэг тээврийн хөдөлгөөн орчин бол далайн тээвэр мэдээж байгаа. Дэлхийн худалдааны 80% бол далайн тээврээр хийгддэг. Дэлхийн нийтийн бүхэл эдийн засгийн бараа бүтээгдэхүүний солилцоонд бол маш чухал нөлөө үзүүлж идэг. Энэ дээр бол дэлхийд бол одоо 2 томоохон үйл явдал өнгөрсөн хугацаанд яригдж одоо халуун сэдв болж байна. Нэгдүгээр нь болохоор зэрэг Израиль Хамасын гал зогсоох хилцээр байгуулагдсны дараа улаан тэнгисийг бид нар ашиглаж эхэлж болох уу гэдэг. Далайн тээврийн компаниуд, далайн тээврийн хөлөө онгоцнуудын 3 нэгдэл бүгдээрээ хэрвээ очиод улаан тэнгис рүү ашиглаад эхлэх юм бол энд гацаа үүсгүй хэдэн 7 хоногоос хэдэн сарын гацаа үүсгүй. Гэхдээ одоохондоо эмээний хоёртод бол гал зогсоох хилцээд бас нэгдээгүй. Амлалтаа өгөөгүй учраас асуудлыг бүрэн шийдэхэд бол эргэлзээтэй байгаа. Гэвч бол энэ нааштай тийм яриа хөрөө явагдаж эхэлсэн нь бол бас эерэг мэдээ дуулж байгаа. Нөгөө талаар хятад Америкийн худалдааны дайны тарифын дайны улмаас болохоор зэрэг нэгэнт одоо Америкийн талаас хятадын бараанд 50% дундаж тариф, хятадын талаас Америкийн бараанд 30% дундаж тариф бараанд нэгэнт тогтоочход байхад дээр нь Америкийн нэгдсэн улс одоо 20-30 жилийн өмнөөс хяналтаа алдсан хятадын ноёлох байр суурь эзэлсэн энэ далайн тээвэр буюу хөлөө онгоцны үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн санаачлагыг тавих гэж. Яагаад гэвэл хөлөө онгоцны үйлдвэрлэлч өөрөө эргүүлээд цэрэг дайны зорилгоор совирах боломжтой гэж үзсэн тийм бодлого багш байна. Тэгээд одоо дэлхийд одоо 90-ад оны үед хөлөө онгоцны үйлдвэрлэлийн 5% эдэлжсэн хятад улс одоо төрсгаас нь орчимтой бодлого дэмжиж одоо энэ талаар хөгжүүлсэн. Ер нь бол тээвэр логистикоор дэлхийг холбох нэг бүс нэг зам гэдэг бүхэл орнуудад дэлхийн одоо 160 хэдэн бомбт өөрийн сонирхлыг оруулсан юм том сүлжээг байгуулж их амбицтай ажиллаж байгаа тийм. Үүнээс нь бол одоо өнөөгийн байдлаар болохоор зэрэг дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа 2 хөлөө онгоц татмын нэг нь хятадтай болсон байна шүү дээ. Тэгээ инхээр үүний эсрэг Америк яаж нэхэр татвар тавиад хураамж бомб Америкийн бомбуудад хятадын өмчлөлттэй нэг бол хятадын operatorship буюу үйл ажиллагааг явуулж байгаа нэг бол албатай ч юм уу те. Энэ бүхэл хөлөө онгоцнуудад хятадын хамааралтай бол тонн тутам 100 тонноос дээш их таацын онгоцнуудад 100 тонноос дээш их тонны онгоцнуудад тонн тутамд нь $50 гэдэг. Ингээд хураамж авахруулж байгаа байхгүй. Энэ бол 4 сараас яригдсан. Тэгээ хэрэгжгүүд нь олон хүмүүс эргэлзээтэй болсон. Сая хахад 10 сарын 14-өөс хэрэгжинэ гэж мэдээлэл хийгээд хятад эргүүлээд үүнд нь 20 гаруй хэмжээ буюу Америкийн холбоотой бүхэл мөн адилхан Америкийн эзэмшилтэй, Америкийн ажилуулдаг, Америкийн залбаатай бүхэл онгоцнуудад тонн тутамд нь 400 яны хураамж авна хятадын бомбууд тэгээд зарлчихсан. Тэгээд одоо хөлөө онгоцны томоохон компаниуд бол үүнээс сэргийлээд зарим нь замналаа өөрчлөөд бусад орны бомбууд ачаагаа буулгаж өөр хөлөө онгоцоос солих ч юм уу те. Энэ явдлууд мессер хийгдээд эхэлсэн. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд яг бидний амьдралд шууд осон болохоор нэг чингэлэгт одоо 20 тонны чингэлэг $120 ч юм уу 40 тонны чингэлэг $250 тариф өсөх гэм магадaltaй. Гэхдээ одоогоор шийдвэртэй арга хэмжээнүүд авагдаж эхлэегүй байна. Яагаад гэвэл энэ худалдаа, энэ тээвэр логистик гэдэг бол бүх юмыг холбож яадаг, амин сүнс болж бүх юмд өөрчлөлт нөлөөлөл үзүүлж яадаг. Энд гарч байгаа шийдвэрүүд нь болохоор тэр худалдааны дан хийж байгаа улсуудын хилцээрийн тактик юм уу, төр зурах юм уу, бүр ингээд тогтох нь гэдэг нь бол хүнд ч мэдэгдэх боломжгүй энэ маш хурдан хойсч өөрчлөгдөж байгаа учраас үүний дагаад тухайн бизнесийн орчилд оролцож байгаа этгээдүүд бол шийдвэртэй алхам хийж чадахгүй байна. Тэгэхээр одоо бүгд л харсан байдалтай, таамагласан байдалтай л